Боловтлон чи эрдэнэс гардаг гэж шин тэр. Тим бүсэнд дургүй гэж гүчи элиа. Брэнд бүсэнд дуртай хүмүүстний хувьд аз жаргал ондоо штэ. Подкастт орж байгаа хүн болгоныг өөрийгөө танилцуулаач гэж хэлдэг. Бид өнөөдөр бол танилцуулаач гэж хэлмээргүй байна. Найзтайгаа ярьж харин бүр нэг сайхан үед нь таарлаа. Нэгдүгээр урилга хүлээж авсан баярлалаа. Хоёрдугаар гэх юм бол яг одоо хойлооч явах гэж байгаа зүг чинь бэлтгэл. Тийм бэлтгэл. Бэлтгэлийн тийм. Минийх ч одоо хамгийн амар нь болохоор заавал тээврийн хэрэгсэлт. Дотор заавал хийдэг тийм подкаст байхгүй. Алхаж ис болно. Алхаж ирэн болно. Гэхдээ энэ нь алхаж хийсэн түүх байхгүй байна. Энэ бэлтгэл рүү хоёр нь бол 7 хоногт байнга явж гинөө. Тэгээ чөлөөс цагаараа л явсан. Би одоо найзыг одоо хараад тэр яаж амжуултын л юмэр л байх юм шүү дээ. Ажиллаач хийх бэлтгэлээч. Тэгэхээр бэлтгэл хийхээс бүр улам ядарх юм санагдаад байна. Гэхдээ нөгөө хүний бие жаргал авах зовлон даадаг гэж үнэн тэгж үзсэн. Бүхэн аяг адилхан ингээд нэг хүмүүс гайхаад байхгүй. Та одоо ингээд бэлтгэлтэй явах гэж байгаа юм. Та цаашаа өөрөө бэлтгэлтэй юу? Тэ? Гэхдээ бэлтгэлтэй шүү дээ. Та ингэж ажиллачаар өчтөр хүртэл нураалт хийчихэл. Өдөржингөө гадаа ажиллачаал юм нурааж ивдэлчихэд. Тэгээ өөрөө бэлтгэлтэй гэсэн чинь итгэхгүй байна. Гэхдээ тэр нөгөөх одоо олон раунд тоглож моглох тэр мэрэнд бол хаяас гаргалж инээд төрдөг бах та. Нөгөө хүн амсгаж яхад одоо гоё халж штэ гэдэг. Тэгвэл олон раунд оройд завгүй болохоо олон раунд тоглохгүй гэдэг. Эртгэн дууссан дээр гэж. Хүү тэгэл нэг тоор цугцсан, заваарлцсан, ноцлцсан юм байна. Дургуул дээр. Одоо тэгтээ тулааны спорт нэр үнэхээр entertainment хөгжил үнэхээр хөгжиж шүү. Сая одоо найзынхаас одоо ингээд гарч ирлээ л. Шинэхэн бүсэн дээр нь гартаа барьж. Айцсавлаа. Гоё. Тим бүсэнд дургүй гэж гүчи элиа. Брэнд бүсэнд дуртай. Яа, сүртэй байл шүү дээ. Мангар хүндтэй. Яг хамгийн үнэтэй болсон бүснүүд л дээ тэр чинь тийм. Мэдээж тэр үсэж авахын тулд цаг хугацаа, бэртэл гэмтэл бүх юмаа зориулж амж. Сая эзэнээр бэртэлтэй, гар бэртэлтэй газ дуусгач гэсэн бод. Газ дуусгаад авахгүй л гэдэг. Гараа бэртээсэн байгаа гэсэн. Гар хугарцсан. Яа. Нэг үзүүрнийх нэг хэсэг хугарцсан. Тэгээд одоо суудахгүй тэмцэнтэй боллоо. Харин одоо удахгүй. Одоо нэрээ яг тэмцэн хизээ байна. Одоо 5 сарын 2-нд. 5 сарын 2. Барьцэлтэй тоглоо. Миний жинжээ авраг байсан. Зөв. Сая өмнөх тэмцээн дээр аврагын бүсээ алт. Тэгээд дээрээс намайг дийслээд болтгоо. Маа нандигийн үед нэр ялах хожигдох нь гол нь биш. Ингээд тулдаад явж. Энэ спорттой үнэхээр чин сэтгэлээсээ хайртай. Нэг юмдаа одоо бүх зүйлээ зориулсан, хүч хөдөлмөрөөр зориулсан үр дүнд гэсэн өнөөдөр ингээд харагдаж явж. Би бол нэвтрүүлэгтээ өгнө гэдэг нэг гэдэг байхгүй. Одоо подкастт орж байгаа хүн болгоныг өөрийгөө танилцуулаач гэж хэлдэг. Бид өнөөдөр бол танилцуулаач гэж хэлмээргүй байна. Яагаад тэгэхээр бүх хүмүүс мэдж байгаа, хүндэлж байгаа. Тэ. Тэгээ ялангуяа одоо энэ Солонгост байдаг хүмүүс бас амар их хүндэлдэг, бүр илүү хүндэлдэг. Яагаад тэгэхээр хамт бас ажиллаж хөдөлмөрлөө, хамт бас яг нэг тэмцээн уралдаан дээр нь хаана болж ин манай монголчууд очт юм л шүү дээ. Очиж яг дэмждэг. Одоо хамгийн тулааны спортоор хэлсэн түүхээр ч одоо хэдэн он гэж ярих вэ? Ямар ч 20 хэдэн жил өмнө байгаа. Ястаа залхаж ш нэр 26 жил. 26 жил бодлоод тэрнийхээ 23-т нэр нь баг их орныхоо төлөө л гэж те улсын шишээ огт. 2002 оноос эхэлж. Тий. Улсын шишээ огт орсон байхгүй 2003 оноос. Тий. Тэгээд өсөр залуучууд насны өргөстэй улсын шишээ огт улсын авраг хийгээд. Монгол улсын төлөө зүтгэж байна. Одоо ч тэгээд Нанди Эрдэнэ гэж ярихаас илүү Монголын тамирчин гэж ярина ш. Хаач гараад тий. Энийгээ би бас адилхан Монгол улсын төлөө зүтгэж байна. Монгол улсын төлөө зориулж байгаа хувь нэмэл гэж харж байгаа юм чинь. Эргүүний тий. Үнэн шүү дээ. Эх орныхоо төлөө бас гавья байгуулсан хүн гэж би бол одоо боддог. Тий. Эх орныхоо нэрийг өндөр төрөхийн төлөө бол бас яг хөл хөдөлмөрөө бол энэ тэнцэх хүн яг гаргаж байгаа. Тамирчин гэж бодож байгаа. Гоё сайхан машин. Энэ машинаар бас сайн явсан уу? Тэгээ одоо чин бага явсан байгаа. Бага явсан байна. Тийм байна. Машин их ундаггүй бол бэлтгэлдэл ер нь ундаг баг. Ер нь бэлтгэлдэл гүрлж шүү дээ. Тий.
Тэ нэг өөрхөн кофе шоп амралтанд явуул Ааха. далаа явуул. 22 онд би нэг $100,000 төлөө тэмцээнд ороод тэгээд финалд үлдчихээд за угаас авах нь тодорхой. Йоо. Тэгээд авцсан байхгүй юу? За. Угаасаа нэг Оростой таарсан. Тэр Оросыг угаасаа хожих байсан юм аа. Тэг ялгдсан л та. Тэгээ санаж. Тэг яг хөө тэр спорт чинь тэгэл өөрөө мэдээж уур чадвар бэлтгэл байгаа гэсэн бас. Тоо өдрийн од гэж байгаа. Чухал сэтгэл зүйч хийж байна. Яа. Тэгээ би заалан чинь тэр пиг дүүрэнд зааланд ороод ингээл хүмүүс гараад андирд ингээд заарлаж гараад. Тэгэл ихний давталгаа хийж байгаа байхгүй юу? Тэгээ би ч нөгөө тийм болон чахчаал ганц өрсөж. Ваа гэж огшоонц. Тэгээ. Тэр $100,000. Ялахаар бас хамт ялаад, хамт баярлал. Ялагдвал бас хамт ялагдаад бас. Тэгтээ тэр нөгөөтгс. Одоо яг тамир чин тулж байгаа хүний сэтгэл зүг яаж хүсэхгүй шүү дээ. Ямар ч байсан тодорхой хэмжээний бас нэг юм жоохон гутрал юм аавна шүү дээ. Ялангуут нь бас энэ ч ингээд зүрх савлаад. Сонь байна хэцүү шүү дээ. Йоо зүгээр. Хэцүү хаа. Амар орлоо санагдсан. Өөхтэй бүр тоохгүй хүмүүс ч байна. Би яж яхад өөр амар имзэгдэл биш шүү дээ. Юу дэвсэгд чи Аста номер 1 холбоо шүү дээ. Тэгээд яг Азийнхаа юунд тэр холбоонд аврагын төлөө тоглож байсан Монгол тамирчин байхгүй. Би ч одоо 2 удаа тоглолоо шүү. За гээл яг хойд өөрийгөө ялагдсан гэсэн дээж нэг урам өгж байгаа юм тий. Ингэж дэшээ гарч ирсэн тамирчин байхгүй юм чи. Өнөө тий. Тэгтээ одоо найзын гар бол бас мэдэхгүй байна. Яг нэг өөр гар л гэж би одоо тий. Одоо зүгээр ингээд энэ гар бол юм бас одоо хуугарсан. Хуурсан тэр нөө юу нөө. Тэг ингээд боролцсон. Энэ чигээс хуугарсан. Энэ чигээс тэр чигээр нь нэгдсэн. Сүүл энэ чигээ хуугарсан. Яа юу гэнэ хагалгаанд орсон шүү дээ. Энэ хадуулаад энэ чигээс хадуулсан. Энээс хадуулсан. Түүх өгүүлж байна. 20 хэдэн жилийн түүх бол харагдаж шүү. Яг тий. Олон гас юм да. Монголдо 20 ялсан анхны тамирчин болсон. Холбогдлоноор 20 ялсан Монгол тамирчин байхгүй. Оо 20 гэдэг чинь бас олон төлөө. Тийм бас. 20-ийнхоо 17-гийн нокаут. Нэг тэмцээнд ороход ч мөр ингэж яад үлээ. Тэгээ дээрс нь тамирчин чинь жилдээ л ерөөсөө нэг ганц 2 юм уу 2 3 тэмцээнд л орно шүү дээ. Тий. Тэгээ 20-ыг гүцэх гэж яасан. Би чинь тэгээд ялгцсантайгаа нийлэх юм бол 30 сугалцсан байна яа. Энэ болцоо бэлтгэл дээр л машин унж шүү дээ. Тэгэхээр одоо яг машины ард бол юу хийж чинь жолооны ард. Жолооны ард уцаар хийж шүү дээ Монгол руу. Тийм ч аюу хугацаанд холохгүй юу. Чин гэрээсээ одоо 40 км шүү дээ 50 км. Угаас бэлтгэлийнх нь байнга хэд бэлтгэлийн тэр юм зайтай байна уу? Эсвэл өнөөдөр гэж олон газар ингэж очт юм. Олон газар очт байхгүй. Гэтэ яг нэг үржлийн боксын клуб. Тэгээ спарринг хийх болохоор спаррингийн партнер олонтой. Тэгээд ийшээ нэг 7 хоног хагасаанд ирж гаргаж бэлтгэлээ. Би одоо анх удаага яг старын бэлтгэлийн юм дээр очиж байна. Тийм спортоос холоо. Спортоос тулааны спортоос хол. Би яг нь багадаа зөв бүхэн секцэнд явдаг ус үндэснээ. Тэгээд дараад нь болохоор хөнгө атлетикийн гүйдэг тий. Явахгүй байсан. Мэдгүй явна гэсэн юм. Манай бөхөр явахгүй байсан. Бөхөр тэгээд яваагүй шүү. Тэр нөт юугаар яваа гэсэн юм. Боксер яваа гэсэн. Уг нь хангарт чинь бас нөт спорт комплекс юм те. Тэгээд гэсэн чинь манай болохоор яваалаа. Яах юм бэ? Та Батолго гэдэг шүү дээ. Тэгээд яг нь ер нь бол нөт бас эрдэнэт чинь яг яаж зүгээр байх вэ гэдэг. Угаасаа тэр үед чинь тэгэл хүүхдүүд хоорондоо зодтолтол хоорондоо ингээл явдаг байсан. Тэр нь бараг л тулааны бэлтгэл болсон юм да. Яг мэрэгжлийн юмд яваагүй. Боловтлан чи эрдэнэс гарлаа энэ чинь тэр. Хамгийн дутаа явах чиглэл юу вэ? Би одоо тэр зөвлөө тэр чиглэлээ явах. Тэр зөвшнөөс. Яг бодож байгаа нэр Монголд хүүхдийн зөв. Өөр явах газар мэдгүй шүү дээ. Гэрэл гудамгэд байсан шүү дээ. Солонгос тоо. Явахаар юм таатай гоё чиглэл байдаг шүү дээ. Хашаа намын зүгээд дээ шүү дээ. Шигаа нэг кофе шоп хам өрөнд дагсан кофе шоп орох дуртай. Тэгээ ер нь 5 Монгол таван бас орох дуртай. Монголчуудын донд гоё хоол шүү дээ. Хоол идэх дуртай. Монгол 5 руу явахаар бас тэнцэнэ бас нэг
энэ ч байж очиад тийш очингууд бас тэр нэг их өрөндөө очсон юм шиг бас тий. Жижиг яг гэж байгаас тий. Монголд хөдөө очдог өстэй хөдөөлөө ер нь явах уу? Явна зүр хөдөө аялж яриад тийх штэ би чинь. Хинтээ? Тий. Хинтээ айлсан гэж явах тийм баяутдаг. Одоо миний найз бол Солонгосын бүхэл хүмүүсийг бас нэлээд гайгүй гаруудтай дандаа тулж явсан шүү дээ тий. Тэнгүүд Солонгос ер нь тамирчин, Монгол тамирчин хоёрын бас нэг ялгаа. Ер нь бүх талаар ялгаатай байх. Физикал тал дээрээс байна. Тэгээд сэтгэл зүйч байна тий. Тэгээд Солонгос бууж өгөхгүй. Зөө. Амар сонирхолтой. Ингээд өнөөдөр ялгчаал маргааш бэлтгэлтэй ирнэ гэдэг юм чинь. Бүр 10-д ялгдсан, нэгэн ялттай тамирч хүртэл гэж. Яг чинь хизээ хүн ялна, хизээ амжилтанд хүрнэ гэж бодож байгаа байхгүй би. Өмнөөс нь тэг хөндлөнгөөс харахад маргааш бэлтгэл дээр нүд амрагч болцоогүй дэр. Сэтгэл зүйн бол тийм. Бэлтгэл ер нь л айхтар шүү дээ. Будааны хүүхд мөгд гэл тэгдэг тий. Ярддаг гэхээс одоо сүүлээд харахад би гэсэн шаар амар гоё. Тэг фитнес тренер айхтар хичээлтэй байлаа шүү дээ тий. Ер нь тэгэл нүл болцсон л байгаа. Гүргэр байна тий. Гүргэр. Үнэхээр ер нь Солонгос мөхөө гүргэрээ. Одоо яг нандаас сонсохгүйт ингээд бүр ингээд гайхаад байгаа байхгүй би. Түнс одоо ер нь мэдэхгүй шүү дээ. Яг л тэгж бодож байгаа байхгүй нөт будааны хүүхд мөхтэй ер нь яахтай жоохон солбор гараа байгаа бол гэж бодоод байна. Үгүй. Шаал. Зүр манай Монголд болохоор Монгол тамирчтай сайн байгаад байгаа шалтгаан сайн тамирчин гарч ирээд нэг сайн тамирч бүгд хоорондоо л алдсан шүү дээ. Хоорондоо энэ ч юм болохоор одоо ингээл айл нэг клубд нэг л сайн тамирчин байвал байхгүй. Хайгаад бөө нэг зүүн баруун 2 шулуунаад нэг олтолгдог хүнж байхгүй шүү дээ. Би бэлдэр ч гэсэн сайн байгаа хүчтэй байгаа нөгөө нэг одоо хөдөөгөөдөө хон марталтай нацалтаад зэрүүгээр бас байх шиг байна. Тэгээд дээрэс нь гадаад ирж байгаа тамирчид бол одоо алчаа гэхээс аргагүй. Эдгээрс нутаг дээр байгаа хүмүүс тэгэл яг ялагчлахаа тэмцээтэй гэсэн бодолтой. Монголчууд бол гадаад ирэхээр хөрхөө бүх юмаа байр тавьж байгаа юм чи. Спорт сонирхдаг хүмүүс бол найзыг бол шууд мэдчихэж байгаа шүү дээ. Тий. Таньнаа дээрээс ажиллаж исэн чинь айл нэг кофе мофе яваад ажиллаж байгаа тэр. Кофе торт морт ч юм уу жижигхэн. Чин тэрийг нөгөө ажиллаж байгаа зэрэг хамааралтай хүн гэж бодож байгаа хэрэг чи үгүй. Амч тэгээ Ока гэдэг чи Окагийн фэн байна гэлээ. Зас гоё юм тий. Тэгээ ажил усаа тэр нөгөө талаар амар хэцүү. Ажил хийгээд нэстэ фудисм явж явах хатаасан явж явах чи хоол мол таарлцал зургаад авал. Гол нь яг зураг даруулах л хэцүү. Төөс тэгтээ манайхан ч бас айгүй гоё өөр бодолтой болсон байлээ шүү. Одоо ингээд ажил хийж байгаа одоо ингээд нандирт маань ажил хийгээ дахиад спортоор ингээд хичээлээд амжилт гаргаад илүү бахархдаг болсон ажил мажил хийх юм тий. Тий үгүй хүмүүс гайхаад ч ажил хийх юм уу? Ажил хийхгүй яаж амьдрах юм бэ шүү дээ. Тий шүү дээ. Тулаанаар хүмүүс бол ер нь ажиллахгүй хүн гэж юу вэ? Хүн болгоны одоо бичлэг оруулаад рилинэ гэдсэн ч бас нөгөө нэг ажил хөрөл болцсон үе шүү дээ. Ер нь бол хүн болгоно ямар нэг байдлаар ажил хөрөл хийж л шүү дээ. Миний тулаан минь нэмэлт орлого юм уу? Би ч нөхөр хүн. Тий шүү дээ. Эцэг хүн хариуцлага шүү дээ. Яг үнэ. Амарх боломж зүгээр. Манай монголчууд их орноосоо гараад хамгийн л одоо юу гэдэг бүгдийг амар ажилласан. Харин тэгээ Монгол очихлоо. Монгол очих жоохон сохроод ингээд. Яагаад яг тийм нийгэм нэгэд төсөн тий. Нийгэм тгээд ах шиг юм тий. Одоо би ч одоо бас цэвэр урлагаараа л явж байгаа хүн. Тэгээ бас дээрэс нь одоо яг подкастыг бас бодож гэдэг шиг тэгээд хийгээд тэгээ эн чинь бас одоо яг нэг талаараа бол яг нөгөө монголчуудын нэг юм юу гэдэг шүү дээ яриа гэдэг шүү дээ. Нөхрийн чанарыг одоо холын замд тань ч юм уу тэ хамт одоо ер нь нэг зам чиглэлд явна гэдэг чинь бас нөгөө хүнтэйгээ хантай тэр цагийг одоо хормхон зур туулаа гарчиж байна. Нөгөө талаар гэх юм бол энэ яг замын ард бол бас их гоё яриа өрнөдөг байхгүй буу халал. Би ч одоо Монгол улсаа бүгдийг үтсэн хэл тойрсон. Тэгэл гадаад ботоод нэтэрээ явж байхдаа ер нь л энэ подкаст хийх нь зөөр юм байна. Нэг чиглэлээс чиглэл онгоцон төр хийсэн. Усан онгоцон хийсэн. Гоё нэ. Метронд хийсэн. Тэгэл ингээ машин төр ингээл янз бүрийн дараа тэгвэл энийг өрөөсө болж байгаа моциклтэй гэдэг. Болж байгаа та. За машина бол одоо 22 онд авсан байна. Сайхан өөрийнхөө нэмэлт орлогоороо. Яг үнэ. Нэмэлт орлогоороо. Тэгээд энэ машин одоо эзнээ дүгнүүл юу гэж дүгнэх вэ? Хөөрхөн дөө ингээд.
Уунах завгүй л явж байгаа. Яа. Гэхдээ Өөхөх төрхийн оронд нас богинох шиг өдөш өөрийнхөө олдох завн хуурахтаа гэж боддог байна. яа. Бас нэлээ яруу найрагч жоохон тийм шүлгэлдэг тийм машин биш үү те. Тэгэж л бодох байх та. Тэгээ нэг далаа мал дэлгүүр одоо бүр анх дэлгүүрийн хажууд л нүгэд. Саяхан Костко хажууд л. Тий, Костко хаж те. Костко хажууд л нүгэд. Бүр амар те. Амар. Тийм байна. Тэрэг чирээл гарч. Гэтэ энийг бас солино хөрхий. Ич харин гэхдээ юу юм бэл шүү дээ. Дахиад илүү судалтай. Тийм 6 хэдүүний судал 8 мөнгө доллар. 1 2 3 4 5 7 7 суух. Жолоочд. Тэгээд хүүхдэд том болчихлоо ч хамт гадуур гарахгүй ийм машин. Харин яг тэгэхээр спорт тэрэг авт юм л шүү дээ. Монголд ч сая нэр цагаан сараар Монголд очсон байхгүй юу? За золгот хийсэн үү? Золгот хийсэн. Шинэ нэг шин 4 хүртэл золгоо шүү дээ. 3. Өстө тултар нь явсан биш үү? Тултал нэг газар бөөндөө тааралдаад. За одоо маад чигээл гэрт нь очил. Тэгээ Монгол машин барьсан ямар хэцүү юм бэ? Йоо. Ингээд оруулаад байсан уу? Тий, оруулаад тэгээ зүгээр нэг уурталт машин байхлаар би ингээд машин баруун ирэх гээд би ууртлаа хойлоос хүлээгээд ингээд явах боломжгүй шээ тэр чинь. Баруун ирэх гээд ирж. Шинэ хойлоос нэг машин сигналж байгаа. Хажуурахтаа халан шим бистаа нэг шалааж над руу ёо шокнор тийм шүү. Загнуулаад уу? Нөгөө хүний хүндэлсэн биш үү? Тий, гүлэг гэж надад бодож байгаа. Үгүй би ч боол явах боломжгүй. Харин тэ боломжгүй харин тэ. Тэр нөхөр тэгтээ цонхоор хараагүй л байна да. Харин тэ би цанаага харуулсан араас нь гүйж. Ямар мохо зөрөгтэй харааж байна тэр. Гой шивэрн Солонгос гэж нэр. Солонгосын зам харгал. Солонгос улсад хайртай, хүнд нь хайргүй гэдэг. Хайртай. Ус нь гоё штэ, бүр амар гоё. Яаж улсыг ингэж хүний төлөө байлгаж чадчихна юм хэлээд. Гадуур гарахлаа тий. Монгол нэг юм болчихсон. Байнгут. Байнга залбирхын. Харин тийм ээ. Тэгээд одоо нэг жишээн дээр ингээл жолоон дээр л ингээл гарч штэ тий. Тийм штэ. Найз бүр ингээл алаа шүү бистамаа гэж бүр хэлсэн байж. Би өөр хөлөглөө би ч нэг өөрөө хараад хэлдэггүй байхгүй. Хэлээд нэг хөлөглөө. Ойсон нээлстэй гүлгэн уншаалаа. За тэр жолооч харж байгаа бол одоо бас нэг уучлалт гуучаарай. За ямар машин унжсэн бэ? Кромны жолоочийг л нэг хүн хараасан байх шүү. Гэтэ дотор нь нандаа явж исэн байх шүү. Тэр энэ жолооны ард гэхдээ манайхан бас айгүй соёлгүй үйлдэл хэлж байгаа байхгүй тий. Өөрөө дүрэн барихгүй, дээрээс нь дахиад нөгөө хүн лугаа амар уурлаж бухимдчихжээ. Дүрэн бариагүйхэн төлөө тий. Нөгөө дүрмээрээ явсны хөдлөө хараад. Тийш хараалгаад явж гин. Дээрээс нь энэ бол тэгтээ бас бидрээс өөрснөөс нь шалтгаалж байгаа юм байна. Хол угаас бэлтгэлдээ манай яг ареал заал манай гэрээс 30 гэл өдрөө явдаа. Одоо боксинг клуб 40 хэд ингээд. Тийм байна. Кикбоксинг бас өөр хахад өөр клуб бас нэг 50 60 гэл. Гэтэ надад бол ашигтай яг миний нэвтрүүлэгтэй бол гол хэлбэр арай удчихгүй юу нэвтрүүлэг арай. Манай монголчуудад бол зүр үүгдэл байгаа байхгүй амар гоё. Үүгдэлтэй тий. Манайхан ер нь газ алчаад амрын хэдчих. Энергисэн. Байгаад байгаа. Би бас төгс доктор шүү дээ амар багт тэр 17 тоо дэлхийн аваргаас мөнгө медаль аваад. Олимпийн мөнгөтэй. Тийм мөнгө. Чадвартай тий. Амар гоё. Манай юунууд тий. Насаараа бокс тоглосон медаль юу олимпийн дэлхийн аваргын медаль тэгэл улсын аваргата төрүүлээгүй тамирчид гэсэн дээ шүү дээ. Айлгүй тийм тий. Хар мянган л шүү дээ. Хар мянган байлгүй баг тий. 17 тоо өгтөлээс бүр өгдөлтэй гоос. Ер нь Монгол тулаанчтайгаа ер нь хэр ойр уулздгүй ер нь бас нэг уулзаж бас буу хаал сууж бас хоорондоо туршлага мөрчлөө солилцох байлгүй тий. Тийм шүү дээ. Би ч айгу нийт цаантай найзтай холбоотой. Сая тийм Монгол очиж одоо Black Combat гэдэг одоо Солонгостой хамгийн том болоод холбоо байгаа байхгүй юу? Тэр холбоонд сая Монголд очиж 7 тамирчин, 8 тамирчин гэрээ хэлгэвэлж. Одоо 11-нд дент бол. Тий. Фестивал тавьсан юм шиг. Тэгээ тэр гэрээ мэрийг бүх юм ингээд Монгол руу явуулах шалтгаан бий болж байгаа байхгүй юу? Гүүр нь болж байгаа юм. Тэгэхээр надад бас аюу гоё яваад. Ер нь ингээд өөрийнхөө явсан замаараа ингээд дүүнэрээ гаач юм найзахт авч явсан юм шүү дээ. Хүмүүс намайг чи өөрөө яагаад ороогүй юм гэдэг. Харин тий. Би орчлоор чинь тэр чинь нэг тамирчин хасагдчих шүү дээ. Нэг шин тамирчин. Ирээд
тулдуул амар шүү дээ. Ер нь бол гэрээ хийчихвэл. Гэтэ одоо бол маа нандиг юу ч юм бол бас Ахмад Тамирчинтай орж байгаа шүү тий. Ер нь бол их нүстэй. Тэгтээ тамирчин ч одоо би Ахмадтай орно гэдэг тий. Ер нь тэг нүстэй тий. Би үгүй шүү дээ. Одоо надаас хөгшин тамирчин байхгүй. Нэрэнгс далаа дүүнэр би ч одоо сая тэмцээн дээр чинь манай хүүгээс нэг ах манай хүүтэй цэцэн хүүхдүүд орж штэ. Йоо. 18 өстэй хүүхд. Ааха. Тэг манай хүүсээ надтай хамт дэрийг гарсан байхгүй юу? За. Йоо ямар гоё юм бэ? Та ингэж тулдаг байсан юм уу? Тэр надтай цэцэн байна гээл. Гайхаад байна. Танаа одоо хүү ер нь бас тулаан спортоор хичээлж байна уу? Нөгөө Сонирхгүй юу? Чи ч бас нэг өөрөө дургу тий. Аа. Өөрөө дургу болсон. Биш явуулт. Гэхдээ тэгээ хэцүү шттэ. Яах вэ? Би өөрөө л ямар хэцүү юм мэдж байгаа болохоор. Ааха. Яг хөхтэй эрэгтэй хүүхдүүд эрэгтэй хүн болгон тулдаж чад. Миний нөгөө ганц хэллэг өгöd гэхгүй. Чи зодтолдох эсгүй. Гэхдээ зодтолдож чаддаг байх хэрэгтэй. Эр хүний хувьд бол. Ямар ч үед гэр бүл би хамгаалах хэрэгтэй. Өнөө тий. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бол заавал ч хүүхдэд тулааны спортоор хичээлүүлэх хэрэгтэй. Олон хүмүүс бас ярьдаг байлгүй те. Шав оруулмаар байна. Аливаа хүй хаа гэгээд. Тэгээд одоо энэ нэг юм секс дугуулыг нь хичээлүүлээ гэж бодож байна уу? Харин өөртөө тэлгүй байгаад байна. Би өчтөр хүртлийн газар уриал үзэл хүн болго ер нь Монгол хэлтгөө Солонгос хэлтгөө бүгд л ерөөс өгмөр юм аа. Өө чи ингээд нэгэн тал олон танигдсан чинь клубний үл угаасаа бодоо болгон амар лагмага чамд сүхтэй өгмөр. Тэг би бол өөртөө тэлгүй байгаа. Тэгэхээр би хүнд юм заах дуртай байхгүй өөрөө. Бизнес хийж өгөөзөөгөөний чинь нөгөө ер нь бол юм хийж өгөөгөөний тийм айдас байдаг юм байна. Цаг нь баригдаад байх болов яах вэ? Уг нь одоо найзаас хүн одоо энэ залуучууд сонирхож байгаа тамирчин болох за яг хуу тамирчин болохгүй гэсэн гоё тулааныг бас сурыг мэдий гэсэн бол тийм шүү дээ. асар их туршлага байгаа шүү дээ тий. Одоо хэдэн төрлөөр үлээ. За бокс, кикбокс, дахиад холимог тулаан. Тий. Тэгээд жужитсу, мутабокс, карате, гартан Монгол зоо 8 орчлоо гэсэн. Такондо. Тий. Ийм олон төрлөөр тулааны ийм олон төрлөөр одоо өрийн авраг боллоо гэхдээ. Яг хөө тэгэл одоо хүмүүс онгороо гэж бодчихлоо л гэдэгтэй онгороогүй шүү. Бүгд Аа. Яг ингэж бүх төрлөөр нь авраг болоод аврагын бүсээр авцсан болохоор ингээд одоо юус наалтах болж тийм биш. Тэгээ хүмүүс одоо шав оруулъя гэдэг. Тэгэл аль ч төрлөөр нь аль тэгсэн ингээл заагаал тий. Ер нь бол яг бүх нарийн бүх юм детальчилсан бүх юм мэдээ. Ер нь заагаад өгөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энд клуб дээр очихлаар зүгээр нэг бокс тоглодог хүүхэд кикбокс ахлаар хөлн дутуу ч юм уу тий. Зүгээр нэг барилдаг хүн захлаар гарын дутуу ч юм санагддаг. Одоо яг өөр одоо ойр дотны бас дүүнер мөнөртэй заасан юмнууд байгаа л баг. Тийм байна. Яг нэг юм гарын шав гэж байгаа юу? Байхгүй шүү. Би ч өөрөө яг эд карьер дээр явах чи юу бодог байж тээ гэж. Бодог. За. Ер нь өөрийгөө тасгалжуулж байна. Тий. Ер нь бүр өөртөө ер нь тэгэл яг өөрийгөө хариуцаад өөрийгөө одоо тийм өөрөө хоолоосоогоо өөрөө одоо яагаал тий. Өөр намайг одоо манай багш гэж нэг юм байгаа л да. Юм гэж нөө. Тэгээд чи би багш гэж хэлхээс ичмээрээ. Надаас анх юм заалгаж надаар заалгаж надаас юм сурсан байхгүй. Тэгээд клуб бүлэвтэй болцсон. Солонгос юм уу те? Солонгос. Тэр миний болохоор зүгээр тэр менежер маркетинг байхгүй юу? Тийм байна. Тэр үн чи өөрөө тэмцээнүүдийн ингээд олоод өгчин. Тэгээд энд грэмерэн дээр багш. Одоо нэг удаа лав барьж суудаа байхгүй. Тэр ч багш биш. Тэгээд очихлоор яг би ингээд клуб бүхтүүд солонгосуудын дээр гэдэг багшаал гэж дуудсан. Муухай шүү дээ. Ер нь бол яг айгүй юу юм. Яг чиний менежер л хийд юм байна. Тэг гүүж мүүж ингээ хасах дээр чи яг өөрөө ер нь манай ихнэр их туслаа. Өнөөдөр ингээд яг олон жил алдна байсан болохоор тий. 10 дийл хасна гэдэг чи тоглоом биш шүү дээ. Цагаан сараар Монгол хвчсэн 86 болсон байхгүй юу? Тэгээ сая 75-д орсон. Тэгээд одоо цаад 83 биш дээ. Би одоо яг сарын дараа сар чөрөхгүй юм байна. Одоо 13 л хасна 70 орно шүү дээ. 10 дийл мэлэг ингээд шууд хасна гэдэг юм. Одоо яг чип дээр юм үзсэн баах хүүхнүүд ярьж магадгүй шүү чамлаа. Дараа
Юу яаж ч ингэ ассан бэ? Хуваалцаж. Андагийн тураахгүй гэдэг. Яг үнэн сурах турах бол зүгээр юу л сонголт гэхгүй. Зөөрөх хэвээр. Хүмүүс тэгвэл турмаар байна тий. Би яг турнаа гэж ярьчих. Зөрдөгөө байхгүй юу? Тий, одоо найз бол айгүй гоё ингээл ярьж ин л да. Ерөөс зоодох юм байхгүй. Турыг л бодоод турна гэж шүү дээ. Өөр хүмүүс бол тийм бодохгүй шүү дээ. Турнаа гэнэ. Гэтэ нөө ер нь яг манай урлынхан гэсэн тэгдэ. Турах нь бол айгүй хамгийн хэцүү нь таргалах. Ягаад гэх нөө бас жин нэмж бас кино шинд орох тийм бас гардаг байхгүй. Би чи өглөө нь 70 оройн 80 болчихдог шүү дээ. Тэгэхээр энэ ходоод л гомддог болов гэж боддоо шүү дээ. Гэтэ ходоод ч тэгээд одоо тураалтингууд хөрх юм нэгээр агшин шүү дээ тий. Тэгэл нэг тэмцээн дуусангууд дуусан үз шүү дээ чинь жингээ үзэл хүн өдөр. Тэр өдрөө л тэгэл бус нь өглөө нь жингээ үзэн шүү дээ 11-ээс 12. Тэгэд орой их гэж 80 80 гэдэг. Тийм. Хоногийн дотор хоногч хөрөхгүй шүү дээ. Харин тийм юм тий. 6-7 сарын дотор тэгээд буцаад ингээд нэмэхэр чинь нөгөө хүнд бол мэддэх юм байна те амир. Тийм болохоор хүмүүс нөгөө нэг жингээ хасч ордог байхгүй. Чи яагаад ингээд 80 өдөр бол 80-д орчих болдгоо юм уу гэж хэлсэн шүү дээ. 80-тай хүнийг өргөх, 70-тай хүнийг өргөх хоёрын айл нь. Би чи 80-д зодлох гэж нөгөө хэд чинь 90-ээс хасаад 80 руу ороод ирсэн. Тэгээд тоглох өдөр яг маргааш тоглох гэсэн чинь 90 болцсон байдаг. Би 80 дээр байгаа. Тийм ээ. Тэгээд жингээ ялгаа тийм байдаг. Өөрийн тэр гүрээсэн юм чинь бас нэг буцаад нэг амжилт болоход нөлөөлт юм биш үү те. 10 хил мэл бол амар байна. Чилтэй хөөхөрөх 50 Үгтэй. тоглосон шүү. Ер нь бол амар ялгаатай байдаг шүү. Тэрж үргэхийг л ярьжлаа л да. Би ч бас яг тэгж л бодсон л доо барилдааны өргөхийг л бодсон л доо. Шуурдгаас нь барьж байгаа да. Үнэ. Ялгаатай гоостай. Ялгаатай. Яг жишээ нь л жоох эмхтэй хүн дээр явчихлаа гэсэн. Би эмхтэй гэдсэн тий. Одоо энэ нэг гоё олон жилийн ингээл яг ингээ форма барайл ингээ явж байгаа юм бол яалтчгүй тэр нөтх дурлсан биз дээ. Одоо энэ спорт хамгийн их дуртай айртай байж ижил одоо ууггүй юм л гэж би бодоод байгаа шүү дээ. Нууц нь. Харин хүмүүс тэгээд эсвэл бол зүгээр нөө бонуссанд л яваад байна. Money гэдэг. Мөнгө алт гэдэг шиг. Үгүй Житко одоо би одоо юм тууштай юм болов. Тууштай. Дуртай юм бол байхгүй заяа. Тийм үү? Байхгүй шүү дээ. Яамсан. Тулаан үзэхгүй. Манай А бокс гэхгүй юу? Аюу тууштай юм болов юм. Би өөрийгөө ингэж боддог. Амжилтанд хүрэх ёстой. Ботсон нэг амжилт байдаг тий. Тэрэндээ хүрж ижил болгосон тийм төрөл юм байхгүй юу? Өөрөө тийм зорилгоо хязгааргүй тавьчих юм байна л да. Гол нь тий. Одоо болохоор зорилго маань 50 хүртэл тулдах. 50-тай би 50-тай хахад манай хүү 30-тай штэ. Хүүгийнхаа хүүгийн хүүхдүүдэд үзсэн бодолтой байна штэ. Нөөр нэг ядраад тийм хоёр бэртлээд юм байна. Бэртлээ. Тий. Гэхдээ одоо нэрээ хүүхдийнхаа одоо үеийн залуучуудтай үзлэхэд одоо санаа нь хайчих вэ? Дуршлах санаа хоёр нэг шиг юм байгаа тий. Энийг нэг ингэчээд нэг ингээд нэг тий одоо бол яг холмоглон дээр ч бол байгаад байгаа шүү. Яг тэр бокс ч бол ирсэн. Тачхын төдөлжөөл алдсан шүү дээ. Сая би солонгосын авраг болоход 10 раунд тулж байгаа шүү. Чи 3 минутаар 10-ыг 30 минут рингэн дээр заяа. Тэгээд амралтын 1 минуттай л 40 минут рингэн дээр толтон зодлоо. 10 дахь раунд дээр зөвшөөргаас нь л да. Өрлөгч. 10 дээр. Гэтэл 10 раунд тасралтгүй зодлоо гэж байна. Аим штэ. Марыг тоглож байгаа үед хэл үзэж байгаа хүн залах юм штэ. Йоо. Монголд нөө хинтээ хэлээ нөө таяр нэг хоёлаа амар болсон. Тэгээд хоёланд нь ялтагдаг. Тэр бол амар. Тэр бол бас тэгэхэд амар ядарсан шүү нэр. Амар ядарсан. Тэр бол бүр би бол тэрийг үзчих. Йоо, тамирчин хүн гэж нэр ёо, ийм л гэдэг. Ерөөсө 3 тамирчинтай л дуслаа болсон заяа. Тэр амар сонь гэтээ 3 гадаад гэнэ. Нэг нь Монгол ооги байгаа, нэг нь хятад тамирчин байгаа. Тэгээ нэг нь Америк тамирчин. Энэ 3-тай л хятад тамирчинтай тултад энийг хуугалцсан байхгүй юу? Наачаад амар. Энэ бүр гар зэхэд ингээд зүрхсэн байгаа чи. Тэгээ зохиод тэр чинь тэгээд хуугалцсан мөртөө зохиод байгаа. Тэгэхгүй л бүрээ мэдэж байгаа юм чи. Яг ингээд бүр савхаас хуурсан зүрөөд гараад ирсэн. Тэгээ унгаач чадахгүй даа.
Тэгээ нөгөө Америк нь болохоор Америкт би Сан Францискод үзлээ. Улаараад нэг яах гэж нөгөө тийм гачин болцсоос тэгээ дуусгаж нэг бодоагүй. Тэгээ нөгөөх нь оог ингээд 3 хүн л байна да. Би ч өөр ийм төрлийн багхгүй. Миний надаас ингээд хамар амраас цус гарах юм бол ингээд нэлээд удаан гарчих юм бол одоо энэ янз бүрийн хотгош өгөр юм аавна шүү дээ. Гар уруугаа аваад тэргээд тэгээ цусаалцахаар юм ухалцдаг байхгүй. Тэр дулааны спорт тэгэхэд та нар ч одоо гоожоо цусаа харуул нэг бух шиг өстэй аландаа мөхөл ингээд. Чи миний цусаа гаргадаг юм бэ яа? Айд зөөлөн юм шиг аа. Айд зөөлөн юм шиг. Зөөлөн ерөн зөөлөн. Тэр нөө юу цусмас хараад ингээ цусмас өгч чаддгүй байхгүй. Уг нь цусмас өгье гэж боддог. Тэр нэг жоохон өнгөт ингээ манараад ингээ явчихдаг. Би цус одоо 43 төгсөн шүү дээ. Цусны донор шүү дээ. Оо тийм үү? Тийм шүү дээ. 43 удаа. Гэхдээ энэ амар чухал гэж хэлээ. Айгуу сайн гэж хэлээ. Оо тийм үү? Цус өгөх те. Эрэгтэй хүн бол цус өгөөд ингээ сэлбэт энэ. Би ямар ч нэг удаагийн цуглалтаар 4 хүний амь аварж байгаа гэдэг сонсоод тий. Монголчууд маань ч гэсэн их өгж байгаас гэж боддоо шүү. Тий. Монголчууд дуусна бол шууд очиж штэ. Оо тийм үү? Тий, шууд очиж. Тэгээд за тэмцээнд яасан одоо ажлаа амжилттай гүйцэтгэсэн цусаа өгнө гэх. Тэгвэл бүр амар том буянтай бас ажил хийд юм шиг. Би одоо найз одоо анх удаа бас сонсож штэ. Цусаа өгнө тэгээд Африк нөгөө Солонгос нөгөө нэг сайт нэр ингээд тийм юу сайн юм байдаг хгүй. Сар болго 10,000 өгнө Африкийн хүүхдэд. Оо за боломжоор ямар нэг сайн үйлсээ аяа хийх юм бол сайн үйлсэд оролцох юм бол заавалч тэрийг бусдад дэлгэх шаардлага байна. Тэр бичлэгийн үзэл үнэхээр өгөхгүй байхын аргагүй заяа. Амар өргөдмөр тийш. Ус гэж зүгээр шээс шалбаа гууж байгаа юм шүү. Хоол өнсгөө. Тий. Амар өргөдмөр шүү дээ. За 10 асуултын нэг нь хурдан хариулах. Улаан гэрлүү ногоон гэрлүү? Ногоон гэрэл. Автомат уу механик уу? Механик. За хөгжим сонсож явах уу? Хөгжимгүй юу? Хөгжим сонсож явах. За хөдөө юу хот уу? Хөдөө. За хурдтай юу зөөлнө үү? Хурдтай. Өглөө юу орой юу? Өглөө. За навигашн авах уу эсвэл зүүн сувингороо юу? Зүүн сувингороо. За ганцаараа жолоодох уу хантай явах уу? Хантай явна. Кофе юу ус уу? Кофе. За сүүлийн асуулт кофе гэсэн те. Ер нь бол кофе манай солонгостой хөрөгтөд сайн авах юм а те. Ер нь орцсон. Би баян өмнө орой дараа. За би болохоор нөгөө чи кофе уухгүй? Би кофе бас зүрх савлагдсан гэдэг. Юм таршилтай юм шүү дээ. За хамгийн сүүлийн асуулт маань за тулааны дуртай төрлөө. Хэлээч аль төрөлтөнд дуртай байна? Бокс нөө, холимог нөө, кикбокс уу? Ямар хэцүү юм. Карате сонгоё. Холимог юм болоо. Холимог. Наачрал гэж одоо нандагийн хувьд болохоор юу вэ? Миний хувьд бол дурсамж юм болоо. Дурсамж. Гоё дурсамж. Ерөөсөө би ч дурсамжтай амьдардаг байхгүй юу? Тийм байна тий. Хүмүүс хамт бас юм гоё бас дурсамж бүтээж байгаа. Яг ажралыг бүтээгээ явж байгаа шүү ойлаа. Яг хүмүүний хувьд ажрал чи ондоо штэ. Харин тийш. Яг мөнгөтэй хүмүүсийн хувьд бол мөнгө бол ажрал биш. Мөнгөгүй хүний хувьд бол мөнгө бол аз жаргал ч юм уу тий. Өөр хүүхдүүд хүний хувьд бол өөр хүүхд аз жаргал. Тий. Гэх мэтчлэн тэгэл өвдсөн хүнд бол эрүүл мэнд аз жаргал гэж ямар шүү дээ. Яг үнэ. За ямар ч байсан найзынхаа чиглэл подкастт бас цаг зав гаргаад бүр зориулан бас урлагийг хүлээж авсан Нандаа Эрдэнэ найзтай маш их баярлалаа. Тэгээд олон спортын тулаанд нь тэмцээнд нь хамгийн их амжилтыг хүсье. Тэгээд нөгөө нэг зүйл хэлээд байгаа шүү дээ. Одоо 50 хүртэл гэдэг. Тэгэхээр би ямар ч гэсэн огт бэртэлбитээ аваасаа гэж хүсэж чин сэтгэлээсээ. Бос тулаанууд нь бол амжилттай болгоно гэж итгэлтэй байна. Тэгээд бэртэл гэмтэлгүй одоо яг зорьсон зорилготой уурж 50 нас хүртлээр тулдаарай. Тэгээд тэр болгон дээр найз надаа одоо холоос бол үзээ дэмжээд зүрх сэтгэлээрээ дэмжээд явнаа. Зөвхөн би биш Монголын ард түмэн бас
Найзд маань хайртай шүү. Тэгээд сайн сайхныг хүсэн өрөөё. Яа баярлалаа. За түр бай.